at ухтруугийн хэрэглээг үздэцгээе. За эхнийх нь яг нэг тодорхой цэг эсвэл байршил дээр байгааг илэрхийлнэ. За жишээ нь he is at home гэх юм бол тэр гэртээ байна. She is waiting at the bus stop гэх юм бол тэр автобусны буудлын дээр хүлээж байна. За хоёрдугаарт нь болохоор цаг хугацааг илэрхийлэхдээ ашиглана. The meeting starts at 5 o'clock гэх юм бол хурал 5 цагт эхэлнэ. She woke up at midnight гэх юм бол тэр шөнө дунд сэрсэн. Гэх мэтчлэн яг тодорхой цагт ямар нэгэн үйл явдал болсон бол at гэдгийг ашиглах нь байна. За 3 дугаарт нь болохоор ямар нэгэн үйл ажиллагаа байгууламж дээр байгааг илэрхийлдэг. За жишээ нь we met at a party. Бид үдшилэг дээр уулзсан. I saw her at the cinema. Би түүнийг кино театрт харсан. За 4 дугаарт нь болохоор төвшин, тоо эсвэл хэр хурдтай явж байгааг хэлэхдээ ашигладаг. She graduated at the age of 20 гэх юм бол тэр 20 настайдаа сургуулаа төгссөн. He plays chess at a high level гэх юм бол тэр өндөр түвшинд шатар тоглодог гэсэн үг. За 5 дугаарт нь хандлага болон үйлдэлийг илэрхийлэхдээ ашиглана. Don't laugh at me. Битгий намайг шоолоотой. Битгий над руу инээгээд гэсэн үг. Look at that bird. Тэр шувууг хардаа. He shouted at his brother. Тэр ах луугаа хашгирсан. Хадгалаад аваарай.